За энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг ийм одоо хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийг батлахад арчсан нам, хүн нам одоо хамтарч одоо баталсан ийм хөтөлбөр. За засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр шаашаа үргэлжлээд явах юм байна. Гэхдээ бүтцэд өөрчлөлт орсон. Тэгэхээр иргэний зориг ногоо нам за үндэсний хөвсөл орохгүй гэдгийг мэдэгдэж байгаа юм шиг байна. За иргэний зориг ногоо нам энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ер нь хэрхэн ямар байр суурь баримталж ажиллах юм бэ гэдгийг нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь одоо 2024 оны сонгуульд бид бүхэн энэ баялагын сангийн асуудлыг л ярьж орсон. Үнэхээр Монголын ард түмэн бас нэг энэ баялагтай эзэн болчих юм байна гэсэн юм одоо горилгоор энэ сонгуулийн үр дүн гарсан гэдэгт бол би итгэлтэй байдаг. Одоо ч энийг ард иргэд ярьдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо Монгол улсын ерөнхийлөгч бол одоо байр сууриа илэрхийлсэн билээ. Сая бас шинээр томилогдож байгаа сайд нарт энэ баялагын сангийн асуудал дээр олигтойхон шиг ажиллаарай гэж ингэж бас үүрэг даалгавар өгсөн гэж би сая бас ойлголоо. Оюун эрдэнэ ерөнхий сайдын хувьд бол энэ ажлыг бас эхлүүлэх гэж бас нэлээдгүй ноцолдсон, ихч дайсантай болсон баг. За Зандан шатар дарга ерөнхий сайд томилогдохдоо үргэлжлүүлж ажиллана гэдэг ийм зүйлийг бас хэлсэн. Тэгэхээр энэ дээр бол би энэ эвслийн засгийн газар энэ иргэний зориг ногоо баялагын сан дээр ямар байр суурьтай байгаа юм бэ гэдгийг нь бас тодруулъя гэж ингэж бас бодож байгаа. Нөгөө талдаа ер нь одоо энэ баялагын сан ярихаар бүгдээрээ л дэмжин л гэдэг болсон байна. Бодтой үр дүн гаргамаар байна. Тэгээ баялагын сангийн асуудал ярихаар нэг 2-3 одоо орд ярьж хэрэлддэг. Тэвгээрээ энэ одоо том асуудлыг ингэж нэг саармагжуулдаг. Тэгэхээр миний хувьд бол их хурлын дарга хандаж юу хэлэх гэж байна вэ? Ерөнхий сайдад юу хэлэх гэж байна вэ гэвэл энэ баялагын сангийн асуудал буюу энэ Монголын стратегийн 16 орд, түүний цаана байгаа 30 хэдэн ордыг баялагын сан руугаа авчрах энэ үйл явцыг улсын хурал дээр одоо сардаа юм уу, улиралдаа байдаг юм уу? Ерөнхий сайдын цаг дээр бас танилцуулга хийж байгаа ч. Үнэхээр яг энэ ажил явж байгаа мó, явахгүй байгаа мó гэдгийг бас ингэж нэг танилцуулдаг байгаад үүгээрээ ард иргэд энэ баялагтай бид нар эзэн болж чадах эсхийг бас дүгнээ явдаг баймаар байна гэж би бол ингэж харж байгаа. Манай ард иргэд ч гэсэн энийг ингэж бас шаардж байгаа.